За сайн байна уу өглөөний мэнд. Сайн Дахиад байна уу? Өглөөний мэнд. фильмийн подкаст хоёул ингэж 3 хийгдэж байна. Тэгээд энэ удаад хоёулаа сонгосон фильм болохоор Хүргэн хүүгээд Монголын уран сайхны кино 70 онд хийгдсэн кино юм те. Яагаад та энэ киног сонгохоор болов? Хүмүүс хүний мөрийг их асуусан те. Харин тий би өөрөө ч гэсэн ер нь бол бас хүний мөрөг бол яг түрүүчийн удаа хоёлаа ингэж ярих гэж хэлсэн шүү дээ. Тэгээд Аа. нүгэл баянлоо орсон шүү дээ. Тэгээд тэгээ яагаад нүгэл баянлоо орсон гэхээр ер нь бол яг эхлээд бол нэг төмний нэг байгаа шүү дээ. Төмний нэгээс шууд хүний мөрлөө орчхоор чинь дундтал нь хэсэг нь гахгүйгээр шууд Улаанбаатар руу ороод ирж байгаа байхгүй юу? Аа. Тэгэхээр бид нар чинь төмний нэг ч бол хөдөө юу болсныг харуулж байгаа шүү дээ. Тий. Шинэ Монгол улс одоо эхэлж байна шүү дээ. Бичиг үсгтэй болоод хөгжих Аа. гээд байна шүү дээ. Аа. Тийм бусад орнуудтай адилхан болох гээд байна шүү дээ. Зөвхөн одоо эсгийн эртээ малаа хариулаад тийм үү? Морио унаад тэгэл ам руу очиод байгаад байхасаа одоо тэрийгэ зогсоогоод тэгээ шинэ Монгол улс руу явах гээд байна шүү дээ. Аа. Тэгээ хөдөөд сум дотор тийм байна. Хүрээнд болохоор шинэ Монгол улс яг эхлэхийн өмнө тийм үү? Шинэ хүрээ, шинэ Улаанбаатар эхлэхийн өмнөх үед хүрээ өөрөө хэрхэн одоо ингэ ялзраад тийм үү? Тэр Аа. гурван л одоо төрлийн хүмүүс байлаа шүү дээ. Хүрээд чинь тийм ээ? Худалдаач нөгөө ноёд баячууд, Тэгээд лам нар, хандангийн лам нар, тэгээд ерөөдөө тэдний одоо үйлчлэгч эмэгтэйчүүд, бараа таваар худалдаа наймын юм хийдэг одоо ажилчин болцсон малчид, ажилчин ч автод, боолууд тийм. Ийм гурван төрөл байсан шүү дээ. Тэгээд за хүрээ ялцраад шинэ Улаанбаатарыг үүсгэхийн өмнөхийг бид нар заавал гарахгүй болохгүй байсан байхгүй. Тэгээд тэр одоо энэ Ванган намдаг гэсэн хүмүүстэй уулзалж шүү дээ. Тэгээ энэ чинь ерөөдөө тэр намдаг дочторжийн нацагдорж нар бол Германд нэг 10 жилийн сургуульд очоод дөнгөж жоохон герман хэл сурч идэл нөгөө наци герман гарч ирээд еврейнүүдийг устгаад эхлэнгүүт тэр хүүхдүүдэд татаад авцсан байгаа байхгүй юу. Иймэрхүү нөхдүүд энд байжгаад дараа нь Оросд сургууль явж бас мэрэгжил зэрэгчтэй болж хүйжрээ тэгээ ном зам кино хийсэн байж шүү дээ. Анганчин болохоор он сурлагтан мундаг сүлхий учраас шууд магтагдаад бас Орос руу сургуульд төгсөөд нөгөө дулаасаа мундаг сургууль төгсөөд ирсэн юм байна лээ. Ер нь бол Ванган нь илүү юм байлээ. Тэр Бямбэрэн чинь энэ бол Бямбэрэн чинь бол ямар сургууль төгссөн мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм. Ер нь бол энэ монгол хэл түүх гэсэн хүмүүс чинь нөгөө шалгаж болохгүй, эвгүйч худлаа ярьж болдог учраас аюу хэцүү байгаа байхгүй тэр хүмүүс чинь. Шал худлаа ном бичихдэг хүртэл хүмүүс ингээд хүлээж аваад үнэлж байгаа байхгүй юу. За энэ хүн бичсэн юм чинь үнэн л байж таараа гэх. Тэр осолтой нөхдөд байгаа байхгүй юу. Тэгээд яг Ванганы яг төмний нэг хоёр бол кино фильм болох гэж үзсэн юм байна лээ. Төмний нэгийнхаа дараа тэгээд тэрийг би бас үзлээ. Төмний нэг хоёр гээд одоо засаж янзлаагүй гэдэг нэг юу байгаа байхгүй юу? А тэр нь хүний мөрөөс өөр юм уу? Тэр нь хүний мөрийг яг төмний нэг хоёр юм байна лээ. Тэгээд яг тэрийг бол хасгаас өөр аргагүй юм байлээ. Өөрчлөлт засгаас өөр аргагүй юм байлаа. Айгүй муу зураг авалттай. Тийм зураг авалтууд нь ерөөсөө бүр жигтэйхэн ингээл хар цагаан ерөөсөө ингээл маш их тийм мэрэгжлийн биш хүмүүс тэр кино зураг авсан байлээ. Тэгээд өөрснөө л авах гэж оролцсон юм шиг үү. Тэгээс яг сүүлд бол Оросын мэрэгчлэнүүд ирээд кино зургуудыг авсан учраас хүний мөрчих гой зураг авалттай байхгүй юу? Хүний мөрөх гойсон шүү дээ. Тийм эхний төмний нэг ч гэсэн маш гой зураг авалттай. Тэгээд эхний төмний нэгэ орсуудаар зургаа сайхан агуулчаад дараа төмний нэг хоёроо өөрснөө авах гэж оролцсон байхгүй юу? Монгол хүн чинь нэг тийм шүү дээ, тийм үү? Өөрснөө хийчих энэ төр гэдэг. Тэгээд хөөрхөн хавьд үзээ тэр нь хамаг өмнө бүтлгүүтэй дөрөв мөрүүд нь хоорондоо холилдоод тэгээд чинь тунгалаг тамирын итгэлж явж явах шиг нөгөө магсаргай чинь гүрсдээ эргээ танихгүй ч явах шиг тийм учраас тэр төмний нэг хоёр болоод ямар ч утгагүй юм байлээ. Тэр засаагүйгээд байгаа хүний мөр бол ерөөсөө үзэгч хэрэггүй. Тэр бол ерөөсөө тэтгэн мухаа.
тий. За энэ шинэ одоо яг 65 оны хүний мөр бол кино зураг авалт сайтай. Үнэхээр одоо яг урлаг кино фильмийн одоо бүтээл болж чадсан. Дөрүүд тодорхой, Тий. өөрийн онцлогтой. Маш их тийм ярих материалтай. Малчнаас ерөнхийдөө одоо нөгөө малчнаас яаж одоо нийгэм үүсэх гэдэг нь тэрийг л харуулж байгаа байхгүй юу? Тэр шилжилтийн үеийн гол төлөөлөгч чинь чимэд байхгүй юу? Тий. Чимэд бол шинжлэл биш шүү дээ. Чимэд чинь шинжлэл рүү явах шилжилтийн үеийн хүн байхгүй юу? Тэгээд жинхэнэ шинэ үеийн одоо төлөөлөгч чинь бол Чимдийн хүү Чимбат байхгүй юу? Тий, Чимбатыг тий. Тий, Чимбат бол шинэ үе. Тий, Чимэд бол шилжилтийн үед Чимэд рүү хүүгээ тэр нийгэм рүү оруулж өгөөл тэгээд нэг амарч байгаа байхгүй. За одоо ингээд сайхан энэ нийгэмд ингээд сайхан ажиллаад амьдраад явна. Миний одоо амьдралыг бол энэ хүн давтахгүй атаахмаар өстой гайхамшигтай. Би одоо нэг 10 жилийн сургууль байгуулах гэж нэг хэдэн хүүхдүүдийг цуглуулж бичиг бүсэг заах гэж хөдөө яаж зовлоо. Ямар хэцүү байлаа. Тэгээ нөгөө эсэргүүнүүд хуржрээд сургуулийн шатаагаад тэгээд тэр чинь бүр бүтлгүүцсэн. Тийм. Тэгээд тэрний дараа одоо хөвсгөл явагдаад Улаанбаатар хот сайн хөгжиж эхлэв. Тэгээд Чимэд чинь 10 жилийн багш захирал байсан бол одоо Улаанбаатар хот руу намын сургуульд ирээд өдөртөх ажилтан болж байгаа байхгүй. Тэг өдөртөх ажилтан болсон тий. Тэгээд хүний мөр дээр харахад нөгөө айгүй гой чухал сэдвүүд гарч ирсэн байхгүй юу? Бас яг хүний мөр гэдэг үзчихээ тэгээд нөгөө солисон шүү дээ дараа нь өөр кино яригээд. Тэгэд хүний мөр дээр яг тэр нөгөө гарч байгаа дөрүүдээрээ бас амар хэмиг харуулсан. Яг нөгөө та хэлсэн шүү дээ. Яг нэг нөгөө өнөөдрийн бас Монгол орн харахаар ч юм уу те. Тэгээд наадам мэдрийг харахаар ч юм уу та хэлсэн шүү дээ. Өнөөдөр яг зуны наадам болоод байгаа. Одоо энэ дан шиг болоод байгаа те. Тэрийг бол хүний мөр дээрээс гарч ирж байгаа байхгүй юу? Яагаад өнөөдөр ийм болцсон? Уул нийгэмшээд сүрхий болж шүү дээ. Ардаа орхих гээд шүү дээ. Гүрсдийг ламтай сүм хидтэй ардаа орхих гээд шүү дээ. Тэгээд тэр чинь яаж одоо бүтлгүүцснийг өнөөдөр харж байгаа байхгүй бид нар. Тий. Чимэд ч устчихсан. 90 онд Чимдийн хүү устсан байхгүй юу? Тий. Тэгээд яг тэр Чимдийн хүүгээ яг тэр сүүлийн гаргаж ирдэг те. Тий. Тэгээд нөгөө гүрсэд болон лам нарын сүм хидийн гандангийн хойж үе чинь 90 онд Чимдийн хүүг устгаад тэгээд 90 оноос хойш 90 онд бүх социализмын бүтээн байгуулалтыг нурааж ховчлаад идэж уугаад тэгээд Монгол орн чинь сүүлийн 30 жил зүгээр дан шиг хийдэг, бүх барилддаг, юу ч хийж бүтээдгүй. Газараа авахж ухаад гаргаж ирсэн юм зараад дээгүүрээ хоогаад ичдэг. Доотлохонтоо нэг дансанд нэг жоохон мөнгө өгдөг. Нэг ийм хөөрхөн улс болсон байгаа байхгүй өнөөдөр. Тэгээ яг кино фильм рүүгээ яг орё л доо. Тэгэхээр кино фильмд бол ерөнхийдөө одоо нөгөө протагонист, антагонист дөрүүд байгаа ш тийм үү? За гол дүр нь Чимэд. Чимдийн эхнэр нөгөө талд лам шавгүй болчихсон. Сүм хийдий цааш ирээдүгөө болчихсон. Тэгэхээр лам болохоор хар болохоос өөр арга байхгүй. Тэгэхээр хар болоод нийгэм рүү одоо сурч боловсроод нийгмийн гишүүн болсон дээр шүү дээ. Чимдийг алах гэж яваад ирсний оронд. Тий. Өрсөд чинь нөгөө ноён баяны хүү малан цөөрчихсөн. Яг бол малын ард түмэн тараачихсан. Тэгээд жоохон ууралчихсан. Чимдийн эсрэг Чимдэл ер нь намайг балчлаа. Чимэд гарч ирээгүй бол би одоо ингээл сайхан ноёнороо баян тансаг аавынхаа төрөнгө дээр ингээд сайхан гой байх байлаа. За ингээд Чимэд гүрсэд лам гэсэн 3 гурвалжин гарч ирж байгаа байхгүй. Энэ 3 гурвалжингийн чинь Чимдэн ирээдүйтэй гүрсэд лам 2 ирээдүгүү. Тэгэхдээ шинэ нийгэм рүү ороод шинэ нийгэмд туслалцаад дэмжиж сайн сайхан юм хийгээд явбал асуудалгүй. Одоо тийм ноёны хүү, тийм лам нар байл зөндөө байлаа шүү дээ. Социалист шинэ Монгол оронд гайс өрөө өөрийнхөө орон зайг эзлээд тэгээд хамт бүтээн босголцоод шинэ нийгмийг шинэ Монгол улсыг бүтээгээд явсан одоо жишээнүүд зөндөө байгаа шүү дээ мэдээж. Тий. Гол нь тэр нөгөө
3 үеийн түүх тэр үед ягаад бичүүлээд дэсдэг байсан бэ гэхээр өөрөөр хэлбэл эсэргүүнүүдийн хүүхдүүд байж магадгүй гэж айгаад байдаг байсан байхгүй. Эсэргүүнүүдийн хүмүүс нөгөө лам нарын хойч үеийн нөхдүүд чинь төрд орж ирээд худлаа сайн хүн болж орж ирж байгаад тэгээд тэр дотор услах өмнө тийм үү? Тийм шүү дээ. Хүний үйлдэлж гардаг шүү дээ. Тэгээд нөгөө чимд чинь ягаад хэлмэгдэж байгаа вэ гэвэл чимд чинь хэлмэгдсэн байхгүй. Бүрс чинь эсэргүү байхгүй. Тэгэхээр бүрсийн талынхан ламдрын талынхан чинь хойч үеийн Социалист Монголын нийгэм рүү орж ирээд тэнд янз бүрийн албан тушаал мушаалтай болоод нүрээ зүсээ нууж явж хагаад тэгээд нэр мөрөө хүртэл солидог шүү дээ. Сайхныг хийж яваа, юм бүтээж яваа хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа байхгүй юу? Барьж явж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэлмэгдэл бол сайн хүмүүсийг хэлмэгдүүлсэн байхгүй юу? Өнөөдөр буруу яриад байгаа. Ламнар гэдэг байгаа байхгүй юу? Үгүй байхгүй. Ламнарыг хэлмэгдүүлээгүй. Сайн сайхныг хийх гэж явсан хүмүүсийг хэлмэгдүүлсэн байхгүй юу? Яг тэгвэл нөгөө эсэргүүнүүдийн үрсэд ардын хувьсгалын үед хамаг юмаа эрхэм мэдээлэл, мааллах, хууль, сүм хийд хамаг юмаа алдсан нөхдүүдийг чинь хойч үе чинь орж ирж байгаа. Тийм үү? Өмнө бол хийж байгаа байхгүй юу? Тийм. Дээд чимдэг хэлмэгдүүлдэг штэ. Тэгээ чимэд чинь хэлмэгдсэн байхгүй юу? Тийм харин. Биш. Өнөөдөр тэгээд харахаар ламнар ер нь хэлмэгдүүлсэн гэдэг байгаа байхгүй юу? Одоо тэр даангаа гэдэг нэг нөхдүүд байгаа шүү дээ. Гачигч юм яриад. Тийм үү? Тэр данзан чинь болохоор бүгдээрээ баяж гээд дүрсэн, балай нүрсэн гэж байгаа байхгүй юу? Тэр нь чинь чимэд чинь бас жоохон толгой нэргэж байгаа шүү дээ. Малтай болцсон баяжцсан явж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо максар үгэн чинь дахиад гарч ирж байгаа байхгүй юу? Тэг яг нэг нөгөөд нэг чимдээ яг нэг жоохон нэг төөрөгдөг үе шүү дээ тий. Жоохон мөнгө хараад хэлц бас хүн яг ямар болж байгаа бас нэг дүрийг харуулж байгаа хүний болдог тий. Тэнгүүд максар гаж гээд буцаад чиглүүлж өгж байгаа шүү дээ. Тэгээд максар одоо нөгөө хин чин Morpheus, Master тийм үү? Ментор чинь одоо дахиад хэлж байгаа байхгүй юу? Чи юу болоод одоо баяжаадаг хэлвэ? Харин тий. Чи баяж чи хагартлаа баяж тэгээ яах гэж байгаа чи? Чи шинэ үеийн тийм үү? Жигмэд данзан байж штэ. Тэг яг тэгж хэлдэг штэ. Тий. Гэтэл чамд хийж бүтээх ямар их ажил байна вэ? Одоо энд чинь дараагийн гурвалжин гарч ирж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор дахиад одоо максар чимэд нөгөө талд нь нөгөө цэрма. Цэрма аягүй чухал байхгүй юу? Яг бол цэрма чинь болохоор нөгөө ихнэр нь болохоор гоё байж штэ мах хотой яста сайхан амьд. Тийм. Явж ирнэ яах юм бэ гэх тээ. Юугаа хийд юм бэ? Эндээ гоё байл та. Тэр чинь ихнэр хүмүүс чинь аюултай байхгүй юу? Тийм үү? Ихтэй хүн юм хийж бүтээх гэхээр гоё байж штэ гэдэг байгаа байхгүй юу? Юугаа хийж тийш явдаг би гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр эр хүний тэр нөгөө нэг тийм үү ориглон юм хийж бүтээх гэсэн тэрийг ихнэр хүмүүс яаж тийм үү доош нь дарж унтраатыг энд харуулж байгаа байхгүй юу? Бас орсолтой. Тэгээ сүүлдээ цармаа одоо хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Яг бол цаана нэг максар гэж хүн байгаа. Үнэхээр ч одоо энэ хүн тэгж явъя гэдэг бол одоо яа их вэ? Тийм. Одоо тийм их нэртэй хүмүүс бол одоо бас баярлах хэрэгтэй. Тийм. За ингээд Улаанбаатар руу удирдах ажилтны сургуульд яваад тэгээд ерөнхийдөө чимэд бол өнөөдрийн бидний энэ Монгол улсын түүхийг эхлүүлж байгаа байхгүй юу? Түүх эхэлж байгаа байхгүй юу? Одоо энэ нэг түүх ярих дуртай хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар надад үлгэр домог яриад байгаа шүү дээ. Жинхэнэ түүх чинь одоо эхэлж байгаа байхгүй юу? 40 онд эхэлж байгаа байхгүй юу? Тийм үү? 40 гаруй настай тийм үү? Юм үзэл нүд тайсан чимэд чинь одоо улс орны бүтээн байгуулалтанд оролцохоор ирж байгаа байхгүй юу? Сурагчид нь аль хэдийн Улаанбаатар дүр эдэр ч гэсэн энэ тэнд ажилд орчихсон. Тэгээд өөрөөр ажилчин ангийг удирдах тийм том асуудал гарч ирж байгаа. Тэгвэл ажилчин анги тухайд ямар хэрэгтэй байсан те тэр мэрэгчлүүд тий одоо жишээлбэл тэр одоо энэ налаахын уурхайч том уурхай байсан байхгүй. Энэ налаахын уурхайч Улаанбаатар хотыг босгосон байхгүй. Налаахын бүх нүүрсийг чинь авч иж энэ станцууд чинь ажиллаад энэ Улаанбаатар хотын бүх барилгууд одоо орон сууцууд тийм үү 40 50 мянгатай баг тойрог одоо юу байдгийг бүгд 120 комбинат тэр үеийн үйлдвэрийн аж үйлдвэрийн орон байлаа шүү дээ. Одоо бүгдээрээ агуулгад болчихсон. Тийм үү? Одоо нэг экспо энэ төр гэдэг явдаг шүү дээ. Тэр нэр мэлээ. Тэр чинь бол бүгдээрээ аж үйлдвэрүүд байсан байхгүй юу? Тэр.
За ингээд дараагийн одоо хамгийн чухал хүний мөр киноны хамгийн чухал дараагийн гурвалжин гарч ирж байгаа байхгүй. Дараагийн гурвалжин. Тэр бол чимэд ээж цэрмаа одоо эхнэр цэрмаа биш. Ээж цэрмаа Чимбатхүү. Тийм. За одоо ингээд Чимбатхүүгийн үе одоо эхлэх гэж шүү дээ. Тийм. Нөгөө ээж чинь бас л түрүүн одоо эхнэр багтаа чимдэг тийм үү? Сайхан байж штэ гоё байж штэ гэдгийгсэн нөгөө цэрмаа чинь одоо нөгөө ээж болчоод бас дахиад бас жоохон алдаа гаргаж байгаа байхгүй. Хүүгөө одоо тийм үү? Одоо жоохон техник машин зашин засдаг тийм ажил хийдэг юм уу? Энэ тэргээ бас жоохон голч хэлж байгаа байхгүй юу? Уул нь одоо бас гоё тийм үү? Нэгсгэж доход нөгөө доош ороод ирсэн чинь тий нийгэмд одоо машин засаад нэг төр гэж жоохон дургу байгаа байхгүй юу? Тий. Одоо ээж хүн чинь бас хүүгээ тэгж болохгүй байхгүй юу? Тий. Хүүгээ бол юу ч хийсэн дэмжих хэрэгтэй байхгүй юу? Түрүү чи нөгөө чимдээ ээж чинь тийм үү? Ямар осолтой байлаа? Тий. Тэр шиг одоо цэрмаа бас чимдээ ээж шиг хүүдээ бас хандаж эхэлж байгаа байхгүй юу? Тийм. Ер нь тэгэл одоо баргалж хэрэгтэй мэрэгжил одоо юу гэдгийг нэр төртэй мэрэгжил одоо цол иргэмтэй мэрэгжил рүү явуулах гэдэг шүү дээ. Зүгээр л наад ажлаа сайхан сайн хий. Чи нийгмийн нэг гишүүн энэ нийгмийг бүтээн босгоход энэ улс орныг бүтээн болгоход чи гар бие оролцоод явбал одоо тэгээ болоо биш үү дээ миний хөөгээд хэлчих чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээ сүүлдээ ерөнхийдөө бас тэгээ зөвшөөрөөд зөвдөө одоо миний хөө тийм үү. Сайн явж ажиллаа сайн хийж явбал тэгэл одоо болоо шүү дээ гэж байгаа шүү дээ. Тийм. Цэргийн хүн болчиход жоохон дургу байгаа шүү дээ. Тийм. Яг бол нөгөө одоо тэгэл байлдаанд явна. Тэгээд аюултай амьдсанд аюултай. Тэгээд тэр үе чинь 40-од оны үе чинь нөгөө Гитлерийн Герман, нөгөө талд Япон, Итали гурав чинь нийлээд дэлхийг эзлэсэн төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Оросыг эзлэн. Тийм үү. Японы цэргүүд бол Монголоор зүгээр дайрч гараад Оросыг будаа болгоно. А Герман цаанаасаа Польшиг дайрч гараад Оросыг будаа болгоно гэж хэлсэн шүү дээ. Тэгээ Германы цэрэгт бол Италийн цэрэг, Францын цэрэг бүгдээр Европын цэргүүд байсан шүү дээ. Яг өнөөдөртэй адилхан Украины эсрэг Украин чинь бүх Европын цэргүүд суулгачаад Оросын эсрэг байлдаад байгаа шүү дээ. Адилхан яг тэр үед чинь Гитлерийн Германы хайрын бол тэр чигээр Европуудаар дүүрэн байсан гэж байгаа байхгүй юу? Тийм. Ерөөсө түүх ингээл давтагдаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд тэгтэл Оросууд чинь нөгөө энэ хил дээр Амуурын тэнд Японы квантуны хайртай тулдаад Японы бүтнэрч байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг Гитлерч тэнд бүтлгүүтээд Оросын баруун хил дээр Оросын зүүн хил дээр Японууд бүтлгүүтээд тэгээд ерөнхийдөө дэлхийн 2 дугаар дайн тэгээд ерөнхийдөө Японыг дуусгаад тэгээд хятадуудыг Японуудаас чөлөөлөөд тусч байгаа шүү дээ. Ер нь Японч бол хятадыг колончлцсан эзэлсэн байсан шүү дээ 40-од оны үед. Тэгээд 49 он бол ялангуяа хятадын хувьд бол 45 он 46 он бол яг чухал онууд байхгүй юу? Яг бол энд дэлхийн 2 дугаар даа дуусч байгаа шүү дээ. Тийм. Тэгээд одоо тэгээд ингээд цаашаа нөгөө дөрүүд маань за чимэд бол ерөөдөө одоо ингээд удирдах хажигдсан болчихлоо. Налахын уурхайн залуучуудыг тийм үү ажлын нийлгэж байна. Чимбат шинэ нийгмийн гишүүн шинэ амьдрал эхлэнэ. Тийм. Цэрмаа бол ээжийнхээ үүргийг гүйцэтгэх нь эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэх. За ингээд энэ гурав бол эрэг талын бааtruуд бол ингээд болчихлоо шүү дээ. Гэтэл нөгөө талд одоо гүрсэд хайдсан. Нөгөө хар болчихсон нөгөө лам хайдсан. Одоо гүрсэдийн асуудал, ламын асуудал Монгол улс шинээр байгуулахад энэ хоёрын асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Одоо ламрыг яах вэ? Эсэргүүний үлдэгдэл. Энэ ноёны одоо хүүдүүдийг яах вэ? Баячуудын хүүхдүүд. Эдгээр чи одоо уурлаад өшөө аавна гэдэг шүү дээ. Энэ хүүхдүүдийг яаж нийгэмшүүлэх вэ? Яаж улс орны бүтээн байгуулалтанд татан оруулах вэ? Маш хэцүү байгаа байхгүй юу? Энэ л ерөөсөө шинэ Монгол улс байгуулагдаж цааш явхад энэ том асуудал шийдэгдэхгүй хоцроод үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ явсаар багаар бухшилж явсаар байгаад 90 онд тэд нар чинь тийм үү? Нөгөө шинээр бүтээн байгуулсан сайхан Монгол орны чинь Монгол улсын чинь устгаж байгаа байхгүй 90 онд. Шинэ Монгол улсын устгал 90 онд явагдсан байхгүй. Яг бол бүх үйлдвэрүүдийг ховцолж хагаад тэгээд хуваагаад ичсэн байхгүй. Тийм. Одоо бол их хуралд бол би хэлээд байгаа шүү дээ. Одоо бол их хуралд тэр гүрсэд тэр лам нар тийм үү одоо
тэдний ноёд баячууд, том лам нар, хүрээ хийд, одоо янз бүрийн сүм хийдийн лам нарын үр хүүхдүүд 90 онд гарч ирж социалист Монгол шинэ Монгол орныг нураагаад одоо тэгээд тэр ноён ламын тэр хүүхдүүд их хурд сууж байгаа байхгүй юу? Бүр яг нэг үе залгаас судсан тий. Үе залгамжлсан байхгүй юу? Тэгээ би хэлээд байгаа чи энэ их хурд дотор бол одоо тэгэл битүү гүрсдийн хойч үеийнхэн байгаа байхгүй юу? Данцангийн хойч үеийнхэн бүгдээрээ баяж гэж солиордог. Юугаар солиордог байгаа чи бүгдээрээ баяж гэдэг шүү гэсэн үг. Баяжиж яах гэж байгаа. Тэг нөгөө Максны хэлдэг хагартлаа баяж. Тэгээ яах гэж байгаа. Тий. Тий. Тэр чинь яг болсон байгаа аахгүй. Тэгээ би чинь энэ кино фильмийг чинь өцөгдөр орой маш хэцүү байлаа. Маргааш одоо би энэ фильм ярина. Ануучинтай. Өглөө оффистаа үрж ирчихэд бас хэцүү байлаа. Аа. Маш их юмны занглаа тайлхсан байхгүй. Би 90 оног ерөөс ойлгохгүй байхгүй. Яг нэг нь социализмын бүтээн байгуулалт болоод шин тийм үү шинэ үеийнхэн үүсэж яхад яахаар тийм арчлан өсөлгөд хийж байгаа юм. Тэгэхээр чи хувьсгал биш байгаа байхгүй. Зүгээр л өшөө аваад болсон байгаа байхгүй. Тэгэл буцаад дажиг руугаа явчлаа шүү дээ. Аха. Уулын шинэ монголчин яасан бэлээ? Одоо нөгөө Чимбатын үе эхэлж байгаа шүү дээ. Чимдийн хүү. Тийм. Шижигт хийж та. Одоо Чимбатын үе эхлэх шинэ үе эхэллээ шүү дээ. Одоо бидний бараг жил одоо ээж аав чиний өвөө эмээл болж таарад байгаа байхгүй юу? Тэд нар чинь Чимбатад байгаа байхгүй юу? Тэгээд одоо анхны эмч, анхны хөгжимчин, анхны тийм үү шинжлэх ухааны ажилтан, анхны зураач, анхны одоо орчуулагч, анхны тамирчин, анхны генерал одоо юу байдгийг тэр бүх анхдагчид чинь үсэж байгаа байхгүй юу? Чимбатын үед. Одоо Мойс дарахад тэр тэнхмийн тэрний нэрэмжит одоо гэл нэг тэнхэн байдаг байхгүй юу? Химийн тэнхэн, биологийн тэнхэн одоо юу байдгийг. Тэгвэл тэр чинь болоод хөөрхий Чимбатад байхгүй юу? Анхны Чимбатад байхгүй юу? Анхны мэрэгчлээ болсон хүмүүс чинь Мойс одоо юу болдгийг профессор болдг юм уу? Тэгээд анхдагчид байхгүй. 43 онд Гитлер Германтай байлж байхдаа Сталин Монгол улсын их сургуулийг байгуулсан байхгүй. Чи тэгээ бодоод үзтээ 43 он ямар он байлаа? Чи одоо Германд байсан. Нар бас ороод гарсан хүн мэдчихэж штэ. Тэгэхээр тэр л бүх одоо улс төрч төр үед үүслээ. Хуульч үүслээ. Юу за их сургуулийн диплом гэдэг ойлголт үүслээ. Бүгд нь цааш нар үүссэн байхгүй. Нойлоос чимэд чин нойлцгийг бий болгоод Чимбатыг эхлүүлж байгаа байхгүй. Тий. За тэгээд тэд нар чинь 40 оноос 50 он хүртэл 90 он хүртэл 50 жил байна шүү дээ. Энэ 50 жилийн дотор одоо бидний өнөөдрийн энэ соёлд Монгол улс чинь бүтээн байгуулагдаж байгаа байхгүй. Аа. 320 сумтай, сум болгон руу заглагаа явуулчихсан, сум болгон 10 жилийн сургуультай, сум болгон эмнэлэгтэй, эмчтэй тэр бүгдийг Улаанбаатар хотод бэлдэж тийм хөдөөрөө явуулаад баруун зүүн аймаг руу сольж залуучуудыг явуулаад хоорондоо тэд нар чинь тийм үү цэвэр юугаар сэтгэлээр тийм үү дурлалаар одоо юу гэдгийг таалагдаж суугаад юу нөгөө ээж аав тохирч суулгах юу нөгөө мөнгөгүй хүүхнийг барьж аваад суух тэр бүгд чинь байхгүй болчихсон амжилттай байсан байхгүй тэр үед. Социализмын үед бол ерөнхийдөө дандаа өөр аймгийн хүмүүс хоорондоо суужсан байхгүй. За одоо бол тэгэл тийм үү аймгийнхаа аймагтайтэй нутгийнхаа аюутаа зон гэдэг буцаад бид нөгөө ажил доктор л нутаг ардаг гэдэг байгаа шүү дээ. Тий, одоо бол чимэд нөгөө малчин чимэд чимдийн эзэн ноён чимэд данцангийн үе буцаад оччихсан байхгүй. Одоо гүрсдүүд жаалж шүү дээ. Аха. Гүрсдийн үр хөвгөд жаалж шүү дээ. Гүрсдүүд бол яг богд уулыг тойроод бүгдээрээ башин бариад суучихсан. Тийм лам өвөөтэй, ноён өвөөтэй байсан нөхдүүд. Тий. Тэгээд хүүхдүүдээ их хурлд оруулаад суулгачихсан байж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр 90 он бол тийм хажим болсон байхгүй. Тэгэхээр зориг гэдэг нэг одоо ардсан хувьсгалын юу гаш шүү дээ. Тий. Одоо юу гэдгийг бэлэг тэмдэг одоо би их мохоо гэлжлээ те символ. Тэрний одоо нүүр царай гэх юм те. Зориг бол юу ч ойлгохгүй байхгүй. Зориг бол шинжлэлийг улам боловсронгуй болгох гэж хэлсэн байхгүй.
зөвшөөрөл сайжруулах гэсэн байхгүй. Яг бол тэр Аа. нөгөө ноёд юунууд чинь богшаад социализмын юу гэж нөгөөд нөхдөр чинь орж ирээд тийм үү? Хоорондоо нутгархаад аймгархаад тийм үү? Тэгээд теста хуйлдаад сайн сайхны эсрэг муу мухач ингээд хитрхи дэше гараад ирсэн байхгүй. Тэгээд Тийм ээ. Одоо тэрийг л засаж ялсгсан болохоос биш социализмын эсрэг байгаагүй байхгүй. Муу мухагийн нөгөө үлдсэн гүрс одоо Жимбэд Данцангийн үр хүүхэд лам нарын хойч үе чинь орж ирээд шинэ Монгол улсыг балж байгаа байхгүй. Тийм. Тэгээд 90 онд бол одоо нөгөө арчлын алтаа хараацаа энэ төргээл хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тэдний алтаадын намтрыг харах юм бол ерөнхийдөө ноён нам эсэргүүнүүдийн хойч үйл болж таарад байгаа байхгүй. Зарим нь бүгдээрээ биш л дээ, зарим нь. Тэд нар л тэнд зүгээр гэмгүү ардын залуучуудыг толгойг нэргүүлээл талбай дээр авчирал талбай дээр байж хат нь бас толгойг нэргүүлээл тэгэл социализм нургаад унахчих байгаа байхгүй. Тэгээ нөгөө Батмунх гэж тэр үеийн төрийн өдөрцөгч нь тэдэрт бас яагаад хавлцсан уу яасан. Тэгээ одоо сүүлд нөгөө нэг улс төрийн төвчөнд байсан хүмүүс чинь одоо нэг өгчүүд байгаа шүү дээ. Ир хүрж байгаа. Тэд нар чинь ингээд одоо хүртэл ингээд байгаад байна гэдэг чинь асуудалтай байхгүй. Яагаад одоо хүртэл ингээд байгаад байгаа. Тийм үү? Арчсан нам, янз бүрийн намд, ардын намда дээгүүр хിവэрээ, янз бүрийн уул уурхайн компаниудад тийм удирдах зөвлөлтөнд ороо суучсан. Тийм. Яг ингээд нэг паразитууд хоолц шиг ингээд байж байгаа байхгүй. Шинэ үеиг ингээд дүү те. цагаад Монгол орнд цааш оюуны хөвд хөгжих ямар ч боломжгүй болчихсон. Тэгэхээр ганцхан л тийм үү тижээгчтэй тэр нь уул уурхай. Тэгэл тэндээс гаргаж ирсэн мөнгөө хувааж идээд жохон үлдэхээр нь артын лөө шахуугаа цасаад өгчдөг. Тий. Тэгээ би чи яг 90 оныг ойлгоод Санжаа цүмгийн зоригийг бас ойлгож байгаа. Зориг бол ямар шансгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Тий, ямар шансгүй. Зоригтод тест хизээч шанс байх. Яг бол нийгэмд тэр нөхөр чинь тойроод арчлалынхан одоо юу хувьсгалчид арчлагчид гэсэн янз бүрийн нам зам байгуулчихсан. Нөгөө Жигмэд Данзангийн хойч үеийнхэн тийм үр хөвгдөд тэнд чинь явж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр чинь Жигмэд Данзан буцаад ирчлээ шүү дээ. Тэгээд тэр хэмжээ нэг улс төрийн төвчөнд байсан нэг одоо багш нэг 90 үеэр орж байгаа өвгөн чинь саяны сонгуулийн өмнө бүгдээрээ баяжих гэсэн Данзангийн юм ярьчихсан явж байгаа байхгүй. Тэд чи ийм усалтай нийгэм тэр хүн оюуны хөгжлөөр Монголын шинэ үеийн залуучууд боловсрлоор тийм үү улс орноо хөгжүүлнэ. Боловсрал хэрэгтэй шүү хүүхдүүдээ юун баяжаад яах юм гэж хэлэх хэрэгтэй байсан байхгүй. Тийм магсар шиг хүн өнөөдөр байхгүй шүү дээ. Зүгээр баяж эд морь уралдуул уул уурхайгаа лиценз тэрүүгээрээ сайхан зар улс орноо тийм үү цөлм газараа тийм үү экологийн хямралд оруул уул улстай сайхан газруудыг жуулчлалын газар байгуулж хагаад баяж тийм ерөөсөө баяжлал гэсэн юм балан юмнууд Монгол улсыг ингээд нүүрчлээ шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй бол баян бол ямар ч одоо загвар өмсөж хүүхэнтэй суун ямар ч албан тушаалд очиж мөнгөтэй бол их хурлын гишүүн болно, сайд болно одоо юу байдгийг мэдлэг боловсрол ёс суртахуун гэнтж ирэхгүй уландаа гიშгч гисэн. Тийм үе байгаа. Тэгээ би чи одоо чи болон та нарын Z тийм үү? Z болон 20 одоо 30 нас юм да. 30 наснаас доош. За эсвэл 25 наснаас доош. Тийм үү? Тэр Gen Z-ийн нөхдүүдтэй энэ шинэ үеийг ярих юм бол одоо их ойлгож эхлэх байхгүй. Одоогийн өнөөдрийн Монголыг ойлгоно, 90 оныг ойлгоно, Чимдэг ойлгох хэрэгтэй байхгүй. Сэрмаг ойлгох хэрэгтэй. Чимбатыг ойлгох хэрэгтэй байхгүй. Гүрстийг бас ойлгох хэрэгтэй. Гүрсэд муу мухай бол нийгэм дэвтэргүй байдаг. Тийм. Ёс суртахуун гэдэг чинь юу гэвэл сайн сайхныг муу мухай дандаа унгаж яддаг юм шүү гэсэн гэдэг учраас ёс суртахуун байдаг байхгүй.
Муу мухай байдаг учраас бид ёс суртахуун ярьдаг байхгүй юу? Ёс зүйн ярьдаг байхгүй юу? Тэгээ энэ одоо хөдөөнөөс орж ирсэн бүгдээрээ яруу найрагч болоо, тамирчид болоо, жүүдо, сагсан бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөг энэ төр гэх тийм үү? Бүгд одоо эхэллээ шүү дээ 40-од онд. 50-од онд бол өстой буцалсан. Тийм. 50-од онд бол буцалсан. Тийм. Хятадтай тэр үед сайн байсан. Тийм учраас энэ юуны гар бөмбөг ч юм уу, энэ одоо хөгжим, страт хөгжим, бүрээ үлээх одоо юу гэдгийг, одон бөмбөг юу гэдгийг одоо теннистэй энэ бүгд хятадаас ирсэн байхгүй. Тэгээ одоо ер нь бол хүний мөр төмний нэгийг үзэж яхад бол дандаа л гэрийн тавилга эд хогшид бүгд бол дандаа Орос хятадаас ирсэн бараанууд байгаа шүү дээ. Бид нар чинь ирэхгүй шүү дээ. За өнөөдөр бол бид нар бүгдийг Ирэнээс авч байгаа шүү дээ. Эсвэл Оросоос авч ирсэн. Одоо хятадаас авч байгаа. Тэгэхээр бид нар яг л буцаад яг ямар ч өөрчлөлт ороогүй байхгүй. Зарчмын үед өнгө төрхөнд л өөрчлөлт орсон. Яг гар утас барьчаад тэгээд Америкуудын YouTube-ыг үзэж, Америкуудын Холливуудын фильм үзээд, тэгээ янз бүрийн TikTok одоо юу гэдэг Instagram янз бүрийн сошиал медиагийн юмнууд руу орж тэрийг хэрэгжилж байгаагаа мундаг болчлоо гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр интернет юу ч шүү дээ. Хүмүүсийн харьцаалж байгаа байхгүй. Ямар ч харьцаанд орохгүйгээр зөвхөн интернет бол юу ч шүү дээ. Тэр чинь зүгээр нэг техник хэрэгсэл шүү дээ. Хүн биш шүү дээ. Тэгээ ийм одоо чухал. Тэгээ яг энэ бол мэдээж одоо хиний үед бол тэр өөрчлөлтийн үед шинэ Монгол улс үүсгэхэд бичиг үсгтэй болно гэдэг чинь ном унших шаардлагатай. За ном уншаад суун гэдэг чинь маш хэцүү байхгүй. Хуучин чинь одоо малчны үхэж чинь тийм үү хээр талд хөдөө тал руу хараад ажиглаад малаа ажиллаад хөдөө тал руу ажиглаж суудаг, ширтэд суудаг байсан бол одоо ингээд номын хуудас руу ширтэд суун шүү дээ. Энэ чинь ямар том хувьсгал. Маш хэцүү шүү дээ. Хөдөө тал руу ингэдэг байсан гэдэг чинь одоо ном уншаа. Тэгээд чив чимээ болсон. Ганцаараа чадахгүй. Чадсан уу? Тийм амар юм биш байхгүй юу? Зүгээр амар тийм ганган төсөөлт яваад байгаа байхгүй. Зүгээр нэг ном байж байгаа л ингээд сууж тий. Тэгээд нэг хальт нөгөө хэдэн үсэг тандгаараа бараг ингээд хурдан уушлага хөдлөө нөө. Жохон баг хурдан уушлаа. Яг тэр шигээл юм. Тэр чинь бол би хэлдэг байхгүй юу? Та нар ном унших байгаа. Та нар зөвхөн үсгэлж байгаа. Тэг үсгэлж унш тэр хэдэн үсэг тандгаараа гэдэг учраас тийм үү? Болчин гэж бодоод байгаа байхгүй юу? Уншин гэдэг чинь гэхдээ яг уншин гэдэг чинь тий харин. Бодол явагдахгүй бол унших ямар ч утгагүй. Тэг ийм одоо сонин тэр байтгаа одоо онгоцны нисгч хүртлэр үед одоо онгоцны нисгчийг хүртэл Оросууд тийм үү бидэж өгч ирсэн байж шүү дээ. Бүх яг чин батын юм дээр гардаг. Зураач хөгжмийн зохиолчоос нь ахуулаад шинжлэх ухаан, физик, математикч юу гэдэг онгоцны нисгч одоо тийм үү бүгдийг нь Оросууд бидэж өгсөн байж шүү дээ. Бүгдийг ямар их үнээр вэ? Тэр мөнгөийг төлж чадахгүй шүү дээ. Тийм. Яаж тариалан хүчээр бараа тавар бол төлж болно. Тэг морь одоо ганцаар машин тэрний үнийг төлж болно. А хүмүүсийг тэр аймаар малчин тэр хүмүүсийг тэр аймаар лам тэр аймаар ноён хүмүүсийг тийм ноёны хүүхдүүдийг яаж мэрэгчтэй болгоо? Яаж нэгтэй сургуулиудыг байгуулав? Яаж цэцэрлэгийн багш болгов? Яаж эмнэлгийн сувилагч болгов? Яаж тийм аавш шүү дээ. Тэнгүүд Чимбатын үе дээрээс нөгөө нэг одоо шинэ үе рүү орж байгаа шүү дээ. Тий. Тэнгүүд яг тэр чинь 65 он билүү? Кино болохоор тэгж хийгдсэн байсан шүү дээ. Кино бол яг 65. Яг киноны үйл явдал бол 40-с 50 он байхгүй юу? 40-с 50 оныг харуулж байгаа. 40-с 50 он. Тэнгүүд 90 он хүртэлхээр одоо яг харах юм бол тэр нөгөөд нэг ер нь бол тухайн хүмүүс тэр харах юм бол Чимбатын үеийнхэн бол нэлээд тархины дархлаатай байсан үе юм уу? Тэ ямар нэг юм шууд хурдан ингээд тархиа угаалгах юм. Чиний өстө наад асууж ирж өстө гайхан шигтэй асуулт байхгүй. Яг л би энийг чинь дандаа боддог байсан байхгүй. Яаж эсхий гэрээс гарч ирсэн? Тийм үү? Лам, ноёны гаралтай, тэгээ малчны гаралтай гурван төрөл байгаа шүү дээ. Энэ гурван төрөл
одоо үр хүүхэд тооч үе яаж Оросд очоод Оросд сураад тэр мэрэгчлүүдийг тийм сураад хүрчиж чадав. Тэгвэл би бодохгүй юу. Шууд эсгэгээрээс гарч ирсэн чинь хүүхэд бол чадахгүй. Шууд ноёны хүү бол чадахгүй. Шууд ламын хүү бол чадахгүй. Тэр үе чинь одоо ламар чинь зүгээр л мэл ханараал хүүхдүүдтэй байсан байл л шүү дээ. Уул буддизмда төвдөө бол хориод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ер нь одоо нэг ванганаар л жишээ авах юм бол ванган шиг хүмүүс л яг Оросд очиод сураад ирж байгаа байхгүй. Гэтэл ванган хин бэ? Ванган л чадна. Гэтэл ванган хин бэ? Ванган гэдэг маш сүрхий ээж аав эмээ өвөтэй байсан байна. Тэд нь дуу хөгжмийн соёл боловсролтой торгоны замын одоо их хүсэлтэй манжуудтай ойр байж манжуудын ажлыг амжуулж өгдөг. Манжууд чинь шууд малчтай хайцгад хэцүү шүү дээ. Шууд жимэд данцантай хайцгад хэцүү. Шууд гүрсэттэй хайцгад хэцүү. Тэгэхээр манжийн ноёдууд чи яасан бэ? Ийм жоохон сүрхий гарал үүсэлтэй одоо монголчууд гээл да. Тэр үеийн хайцж ирсэн байгаа. Тэгэхээр тийм бичиг үсгтэй гайгүй ээж аав эмээ өвөөтэй ерөнхийдөө нэг талаасаа манжийн албанд ажиллаж ирсэн хүмүүс бүгд. Нөгөө талаасаа торгоны замаас наашгаа ороод ирсэн баруун урдаас ороод ирж гисэн энэгээр ингэж байж байгаа одоо уйгур ухшилтай тийм одоо ардуудын хүмүүс бол социализмын тэр мэргэжлүүдийг сайн сурч чадсан байгаа. Хүлээ авахд бэлэн байсан тий. Тэгээд тэр үе чинь ерөөсөө би яг тийм л хүмүүс сурч чадсан. Тэрээс шууд өнөөдөр ингээд бид нар харж байгаа хөдөө шууд малчны хүүхдийг бид нар одоо авчираад жоохон бичиг үсэг зураал тэгэл одоо за чи Орос явна, Америк явна, Герман явна мэрэгжил сурч ирнэ. Яа морч боломжгүй шүү дээ. Тэр байтугай өнөөдөр гайгүй ээж автаа хүртэл тэгэл MIT яваад Америк яваад юу сурахгүй гэж шүү дээ. Тэг юу сурахгүй гэсэн учраас нөгөө ноёны хүүхдүүд чинь яаж нөгөө нийгэм рүү ороод ажиллаад надад ажил олдохгүй, ажиллаж чадахгүй. Тэгэхээр бушууч тохирлын гişүн болчихж шүү дээ. Эсвэл сайд болчихж шүү дээ. Баячуудын хүүхдүүд. Тэрнээс тэгээ яг доогоороо мэддэг чаддаг нөхдүүдийг ажилуулаад тэгэл сууж байгаа. Тийм. Тэгээд яг явсаар байгаа тийм магсар бол ерөнхийдөө удирдах ажилтсан шинэ үеийг байгуулсан. Тийм. Бол өшөө авалт байсан байна. Данзангийнхан талынхан, модогийн талынхан бол ирээд тэгээд шинэ Монгол орн, сайхан Монгол орныг ерөөс данзан бол эхнээсээ шинэ Монгол орн дургүй байсан гэж байгаа байхгүй юу? Чадахгүй энэ төр гэл. Гэхдээ өөрснөө чадахгүй. Гэхдээ Орос орнд туслаад чадсан шүү гэдгийг хэлээг байхгүй юу? Жишээлбэл Герман бас бид нарт тусалж шээ. Би чинь Германд яваад сураад ирж шээ. Одоо Герман хэлтэй би ч одоо ямар ч Романыг словаар толь үчиг хэрэглэхгүйгээр орчуулдаг шүү дээ. Ямар ч Герман номыг над миний өмнө авчирд тавихад философи байна уу, уран зохиол байна уу над ямар ч толь үчиг хэрэггүй. Шууд ингээд орчуулаад явчихна. Асуудал. Тэгж би Германд сурсан шүү. Тэгээд тэр явж байгаа. За тэгээ яг дараа нь бол ер нь бол энэ одоо гадагшаа яваад гадаад орн биднэрт туслаад босгож ирнэ гэдгийг данзан болов ерөөсөө төсөөлөг байхгүй. Тэгээд тийм учраас тэр данзан чинь одоо феодализмаас капитализмыг алгасаар социализмд буруу гэдэг байгаа. Гэтэл капитализм байгуулах гэсэн чинь бид нар чинь феодализм бас байхгүй. Чөлбөд үздэг. Чимэд малчин. Жимэд данзангийн хүү гүрсэд тийм үү тэнд нэг хэдэн балта баяны хүү. За нөгөө нэг лам байгаа. За тэгээд лам чимэд данзангийн хүү малчин чимэд 3 Цэрмата дөрвөлээ яаж капитализм байгуулах юм? Зүгсэг байхгүй. Мэргэжил байхгүй. Үйлдвэр байхгүй. Ядаж нэг гар урлалын үйлдвэр байхгүй. Тэгээд капитализм байгуулах юм уу? Тий. Яаж? За тэр Англи байна уу, Герман байна уу, Францд бол феодализмын нөгөө үйлдвэрийн эзэд
том одоо гар үйлдвэр, мануфактур тийм үү? Тэрний эзэд чинь капитализм руу орж ирж байгаа шүү дээ. Одоо Марксийн онолоор. Бид нар ч тэр байхгүй яаж? Бид чи феодализм ч байгаагүй байхгүй. Тийм. Яг үндэ хэлээд. Тэр нэг манжуудын байсан одоо тэр чинь манжууд байгаа шүү дээ. Тэр их феодализм гэж харах юм уу? Яг манж ноёдууд бол нөгөө хятадаас тэр тэндээс галтай учраас тэднийг бол феодал гэж хэлж болох юм. Яг манжууд бол Монгол хэлээр хэлэхгүй шүү дээ манжууд чинь тий. Ямар ч үсэн юу өвөржин бичгээр одоо та нартай харьцнаа гэдэг өвөржин бичгийг ноёдуудад заагаад ноёдуудын хүүхдүүд өвөржин бичгтэй байгаа шүү дээ. Ямар ч үсэн бичгээ солилцдог. Тий. Тэрээс тэр өвөржин бичгийг сурангуудаа нэг ормон уншаад эхэлсэн юм биш байхгүй. Тийм үү? Жигмэ танцгийн хөө хүсэж тийм үү? Гээд ормон уншсан орон дээр ивч байгаагүй үстэй. Тэр капитализм бол ямар ч бол тэр данзан бол маш осолтой хүн байсан байхгүй юу? Тийм. За тэр бодоо бол мэдээж бас нэг хүсэл байсан юм байл л дээ. Тийм. За ингээд шинэ Монгол орн ердөө нэг 50хан жилийн настай 40-од оноос тийм 40-од оны сүүл за нэг 50-од оноос эхэллээ гэвэл 90 он хүртэл тийм нэг 40 гаруй жилийн төвхтэй. Тэгэд 90 онд нөгөө данзан бодоод нарын тийм үү хойч үе гарч ирээд тэгээд бид нарыг бодоо олгож байгаа байхгүй. Ямаас сурсан би чинь 90 онд ерөөхдөө тэгээд баларч байгаа байхгүй. Тэгээд бүгдийг нургаач байгаа юм чинь хавчлгээд зориуд лангуу мангуу энэ хоосолсон шүү дээ. Өлсгсөн шүү дээ карт мартанд оруулаад. Өлсгөж тэгжээш нөгөөд нь төрөөс гаргаж байгаа шиг. Хамгийн сайн улс төрийн тийм үү өөрчлөлт гаргах гэж байгаа байхгүй. Өлсгөчгөр тэгээд юу ч гараас зорж юу ч зөвшөөрдөг гэж байгаа байхгүй. Эзэж бослог хийдгүү гэж байгаа байхгүй. Өсөд ирэх. Гэхдээ одоо үлснэ гэдэг чинь айдас үсгэж байгаа байхгүй. Айдас хүн чинь ингээд шоконд ороод хөдөлж чаддаг байхгүй. Яхан мэдгүй. Тэгэхээр тэр капитализм илүү дутуу тийм гачиг юмнуудад ярих хэрэггүй. Тийм. Тэгэхээр ямдаа эцсийн эсэлхэн л хэлж байгаа шүү дээ. Нөгөө тэр хоёр чинь эсэргүүн гүрсэд хэлмэгдсэн чимэд хоёр чинь тийм үү шоронгийн нэг өрөөнд хоёлоо уулзалж байгаа шүү дээ. За эн чинь бол одоо яг нэг урлагийн хэлээр уран зохиолын хэлээр тийм үү финале байхгүй юу? Финале. Хамгийн сүүлд одоо л өстой яг тий. Хамгийн сүүлд одоо Cowboy одоо юу гэдгийг даймантай фильмд хамгийн сүүлд хоёр баатар л үлддэг үстэй. Сайнтли Мотлын хоёр баатар үлдээл. Тэгээд сэлмээр үзэлцдэг үстэй. Одоо Гладиатор дээр тийм үү Сайнтли Мотлын хоёр үлдэн. За юун дээр янз бүрийн science fiction дээр хоёр төрлийн хоёр баатар хамгийн сүүлд л уулздаг шүү дээ. Тий. Тэгэл үзэлцээл тэгэл одоо хэн ялсан хэн ялагдав. Тэгэхээр гүрсэд чимэд хоёр хамгийн сүүлд тэр өрөөнд дотор уулзалж байгаа байхгүй. Тэгээд гүрсэд хэлж байгаа шүү дээ. Чи энэ төр тийм үү? 20 гаруй жил чи зүтгэлээ. Тэгээд чи яг надтай адилхан байж шүү дээ. Шоронд орцсон. Тийм. Би тийм үү? Эсэргүү энэ төрт тийм үү? Үзээ яддаг энэ төрийг энэ Монгол улс цаашаа ус над юу ямар хат юм. Та нарыг л устгамаар байна. Тийм. Тэнгүүтэл чимэд чи хэлж байгаа шүү дээ. Чи юм да чи те. Чи бол те үлдээсэн ганцхан мөртэй. Би 20 жил мөрөө үлдээсэн. 20 жилийн мөр байна надад. Юм хийсэн, бүтээсэн. Олон үеийнхнийг сургаж, хүмүүжүүлж, ээдүрүү тийм үү? Амьдралдаа болгосон. Малчин одоо харцаард боо тэр амьдралаас нь би салгаад бичиг үсэг заагаад тэг соёл иргэн болгосон би. Тийм учраас миний мөр бол жинхэнэ тийм үлдээсэн мөр. Чиний мөр гэж юу гэдэг юм? Чи бол төрсөн өгсөн чинь үнэн тэгэл нэг өөрийнхөө хувийнхаа хар мөрөө л гаргасан. Чамд бол мөр гэдэг юм байхгүй гэдэг шүү дээ. Тэр хамгийн сүүл тэр гарч ирж байгаа байхгүй. За тэгээд тэрийг харахад одоо монголчууд бид нар нэг юм бодох хэрэгтэй байхгүй. Цаасраар тийм үү. Мөр гаргана гэдэг өглөө ингээд алхадаг шүү дээ. Тийм үү. Тэр чинь хөөрхөн амт юу ч ойлгоогүй байгаа байхгүй. Өөрөлдөл өнгөрсөн жил гаргасан миний мөр олигтой мөр би гаргалуу.
Одоо би ирээдүйд эх жил шинэ онд би ямар мөр гаргах вэ? Тэр мөр байхгүй юу? Тэрээс одоо бүрсэж чиг зүгээр нэг алхаад гаргасан мөр бол биш байхгүй юу? Юу аж байхгүй юу? Йоо. Тийм. Одоо бүр ядаж түүх шашин ухамсгаж ойлгоогүй байхгүй юу? Тэр шашин яг дуртай шүү дээ. Тэгэхээр би тэр шашныг ойлгоцсон явж байгаа байхгүй юу? Гэхдээ та нарын энэ шашин чинь уул нь маш гоё юм гаргасан байж шүү дээ. Энэ цагаан сар чинь уул нь тэр шашны буддизмын юм хэрэгжилж байгаа шүү дээ. Буддизм чинь нөгөө буддизм аюу гоё юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ гандан ерөөсөө тэр буддизмын сайн сайхан юмыг бүр балсан байгаа байхгүй юу? Морсог болоод, ходол юм болгоод, утга агуулгагүй болгоод, үн цэнгүй болгоо ийдсэн байна. Тэгэхээр тэрэл хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн сүүлд өөрсдөд хэлж байгаа шүү дээ. Би бол мөр гаргасан. Чи бол мөр гаргаагүй, ганцхан мөртэй. Чи бол зүгээр хөлний л мөртэй. Нэг алгасан л мөртэй. Би бол юм бүтээсэн мөртэй. Тэр хүний мөр явсаар байгаа тийм үү? Нөгөө цагаан сарын мөр гаргах болчлоо шүү дээ. Яа. Үнэхээр л Тийм байгаа. Тэр аахгүй юу? одоо ч гаргадаг штэ. Мөр. Одоо гаргадаг ч яах гэж тэрж алхаж мөр гаргаад байгаа. Тэр мөр гэдэг чинь хүний хийж бүтээсэн амьдралын мөр аахгүй юу? Тэгэд киноны нэр зайхдаг гэсэн биш те хүний мөр. Тэр мөр биш аахгүй юу? Тийм. Пүүзний мөр аахгүй юу? Төрөдөө готлын мөр биш аахгүй юу? Тэгээ цагаан сар чи амар төрөдөө готл үүсдэг шүү дээ. Тийм. Бакал мөр гэдэг бол төрөдөө готлын мөр биш шүү. Амьдралын мөр. Хийж бүтээсэн мөр. За нэг юмрхүү л байна да. Тэгэд энэ дэр бас нэг гаргаж ирэх гэсэн санаа болохоор тэр нам байсан те. Тэр хэлдэг штэ. Би яд нөгөө чимэд орж ирээд хэлдэг ш дотроо орж ирээд би энийг чи ирэн дийлэх юм уу би чи нөгөө хөдөө сумандал багшилж байсан хүн штэ. Тийм штэ харин тийм. Тэнгүүд тэр нам гэсэн ойлголт бас ямар гоё байсан бэ те. Тухайд өстой юу ч хийж нам дотор байгаа хүн юу ч хийж нөгөө багаас нь шороож ухаач юм уу нөгөө бүр багаас нь эхэлдэг те. Шууд нэг одоо л тэгж байгаа нэг албан тушаал дээр очиад тэгэл нөгөө хаана юм уу юу юм те тэгэл сууж идэг. Тэнгүүд намын хүн өөрөө ямар их мэдлэгтэй бас байх туршлагаж явах хэрэгтэй гэдэг бас харуулж илээ ш те. Одоо хэлж байгаа шүү дээ. Зөвхөн одоо ингээд бүсэг заах биш ээ. Тийм. Улс төр уншин. Тийм үү? Нийгэм судлал уншин. Сэтгэл зүйн уншин. Гадаад хэл үзэн. Тийм үү? Шинэ юм байгаа шүү дээ. Тийм. Тэр дэх ажилны чинь бэлтгэхийн тулд бөө юм болж байгаа байхгүй. Тийм. Гол нь яасан бэ гэхээр тэр нөгөө одоо тэр улс төрийн намч байдаг юм уу юу гэдэг энэ бүх байгууллага энэ улс орныг хөгжүүлэх гэсэн шинжилгээ ухааны академи одоо юу гэдэг Монгол Улсын их сургууль энэ бүх байгууллага чинь сайн сайхны төлөө явж итэл муу мухаа чи орж ирээд тэгээд бодоо олгож байгаа байхгүй. Орж ирээд нутгархаал албан тушаалаар хөөцөлдөөл багш болоод хамаагүй их цол молоор өөртөө цол авч цалингаа нэмэгдүүлжээл. Тэгээ зарим нь одоо бөөгийн лекц хүртэл уншиж байгаад өнөөдөр чинь ардын багш болчихж байгаа шүү дээ. Тийм тэнийг хөөчт юу. Тэгэл одоо нэг профессор бол нэг доктор бол одоо тэгэл мундаг докторийнхаа хүмүүсийг дээшээ гаргахгүй. Тэгэл аль болох тойруулаад чадахгүй мэдэхгүй хүмүүс ингээд тойруулчихсан. Гаднаас мундаг юм суртсан мэдлэг боловсролтой нөхдөд орж ирээд багш болно тэр тэнхмөрөө орё гэхэд ямар ч боломж байхгүй. Дотроо цусаар чгсэн. Багш эхнэр хүүхдүүдээ тойруулаад тийм үү суулгаад ажил өгчихсэн. Тийм байх. Одоо жинхэнэ яг тэр ялцрал чинь одоо л яг энэ одоо ингээд жинхэнэ одоо ялцралын дээд зэгтээ Монгол орн бүр өстой эцсийн зэгтээ одоо яг нөгөө таны хэлдгээр одоо яг нөгөө тэг зэгээсээ дахиад эхлэх хэрэгтэй гэдэг чинь одоо чи яг ялцралын дараа одоо биднэрт Чинбатууд хэрэгтэй байхгүй юу? Дахиад энэ Чинбатууд тэгээд бас Чиндүүдээ Чинбатууд яаж гарч ирэх вэ? Чинбатууд гарч ирэхэд тэр ээж аваад би чи одоо чимэд болоо сууж шүү дээ. Би чи шилжилтийн үе шүү дээ.
Тий. Тэр одоо тийм үү Ануужин гэдэг Чимбатыг би бас гаргах гэдэг шүү дээ. Бүтээх гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр Жензи чинь Чимбатууд байхгүй юу? Тийм Би байна. чинь чимэд бас магсар байхгүй юу? Хоёулаа байхгүй юу? Нэг хүнд Тий. хоёр хүн явж байгаа байхгүй юу? Тий. Тийм. Магсар гадуур байхгүй шүү дээ. Багсрын Одоо хайгаад нэг болохгүй баахан дээ. худал өвөгчүүд тийм үү? Уул ургаан өдөртөх зүйл суучгсан. Бүгдээрээ байж энэ гачин гачин балаа юм яриад сууж шүү дээ. Тий. За компани боссууд бол яг тэгэл өөр хөхд агуу хөхтэйгээ жаргаал тийм нийгэм тэдэрт ямар ч хамаагүй тийм нэг эрлийн эрдэнэ тат гэдэг нөхөр байсан тийм үү нэг 90-ад онд тэр чи одоо тэгэл одоо баяжаад улс орныгаа авч байгаа ингээл тэр чинь баахан энэ хуучин өвөгчүүд энэ тэр өнгөрөөж хөөргөөд яас нөгөөдх нь тэгээд хамаг мөнгө аваад Америк яваад гэсэн агуу хөхтэй аваад тэгэхээр бас энэгээр бас Тэнгүүд одоо нөгөө харангууд яг одоо харах юм бол нөгөөд нэг Чимбатууд одоо нөгөөд нэг ярьдаг штэ. Одоо нөгөөд нэг арх угаад бараг архич юм бол зарим нэг худраг гадагшаа гараад явцсан тий. Тэнгүүд тухайн үед Чимбатууд бас цөөхөн байсан уу? Яг Чимбатчиг тийм залуучууд. Чимбат чи цөөхөн байгаа байхгүй юу? Цөөхөн болоод тэгээд яг тэр 90 онд нөгөөд хөвсгөл нэрийн дор Чимбат чинь 10,000 хүний нэг штэ. Төмний нэг гэдэг байна шүү. Тий. Тэр өдөө тэр үед байж штэ. Тийм үү? Чимэд гарах боломжтой 10,000 хүн Монголд байсан байхгүй юу? Тийм. Бусдаас нь чимэдчиг хүн гарах ямар ч боломжгүй. Тийм. Ямар ч боломжгүй. Яг нь чимэд чинь бас Германы тэр юу ухажсэн геологчтой хамтарч ажиллаж агаад тэгээ тэндээс чинь жоохон хэдэн доллартай болсон байхгүй юу? Тий. Тэгээд морь ухраад морь худалж аваад тэгээд тэндээс чөлөөлөгдөө. Тэгээ максард үнэлэгдээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр чимэд бол ердөө тэр үеийн боломжтой байсан 10,000 хүний нэг л байхгүй. Нөгөө үлдс нь бол хинж болж чадаагүй байхгүй. Тий. Яг бол германуудад тусалж геологтод туслаад мөнгө олж чадаагүй. Тэгэхээр ерөнхийдөө тэгэл жигмэд данзангийнхаа дор тэгэл босч байгаа байхгүй. Тий. Одоо чи нэгэл тий. Авч игээл. Цэрмаачин болохоор бас ганц эмэгтэй байхгүй юу? Уул нь гүрсэд хаяад явцсан учраас эзэнгүү болсон учраас одоо чимэд рүүгээ ирэх чөлөөтэй болсон байхгүй. Тий, боломжтой болж байгаа ш тий. Цэрмаа бас л 10,000-ын нэг байхгүй. Аа. Тийм. Бусад цэрмаанаар тэгэл тэндээ ямар ч боломжгүй болсон шүү дээ. Тий. Чимбаттаар л одоо Монгол улс эхэлж шүү дээ. Өнөөдрийн энэ яг бүр тийм юм байна. Бүр яг Улаанбаатар хот. Тий. Яг 90 онд гарч ирсэн тэр нөгөө ноён лам одоо юу гэдэг эсэргүүнүүдийн хойч хэдий их эвдэж хэмхэлж хувьчилж бүх үйлдвэрүүдийг устгаж, сумуудыг устгаж, юучгүй болгож, аймагуудын төвүүдийг юучгүй болгоод тийм тэгээ бүгдээрээ эн чинь Улаанбаатар хотыг тойроод гэр хороол болчихоо суугаад байгаа шүү дээ. Уул нь бол эдгээр чинь Дорнтой аймагта үйлдвэрт ажиллаж ирсэн, Аранхан аймгийн цэцэрлэгтэй үйлдвэрт ажиллаж ирсэн, Ховдод үйлдвэрт ажиллаж ирсэн, Хөвсгөлгийн мөрөнд үйлдвэрт ажиллаж ирсэн сөрхий хүмүүс ахгүй юу? Тэдний үр хөвгтүүд ахгүй. Дааж үйлдвэрүүдийн нусгаа хийцэн хөвчлээ. Тэр ёстой. 90 он бол Монгол оронд бол болж тий. Гамшиг байхгүй. Тэр чинь нөгөө атсан нам одоо юу гэдгийг тэр нөгөө эсэргүүнүүдийн хойч үеийнхэн чинь социализм муухай гэдэг тийм үү? Шинэ үеийнхэн хөл болсон байхгүй. Коммунистууд, социалистууд гэдэг. Тэгэхээр бидний энэ соёлт амьдралын үндэс суурийг чинь тэр үед тавьсан байх штэ гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Энд чинь тэнгэрээс унаад ирсэн байшингууд биш штэ. Тэнгэрээс унаад ирсэн засвал зам, галт тэрэгний зам биш штэ. Хэн нэгэн энэ бүгдийг хийсэн л байж таараа штэ. Гэхдээ гүрсэд тэгээгүй чимэд хийсэн байж штэ. Яа ёстой. Өстой 90 он чиг нөгөө жаална гэдэг нь л болсон юм биш үү дээ тий. Тэр бол одоо өстой нөгөө супермаркет руу ороод тэгэл тэрээр гарч ирсэн байхгүй юу. Тийм Монгол орчин ерөнхийдөө чөлөөт супермаркет болсон байхгүй юу. Тэгэл дуртай ороод зочид буудал тэрвэрч гарч ирээд кино театр тэрвэрч гарч ирээд гутлын үйлдвэр тэрвэрч гарч ирээд цэцэрлэг тэрвэрч гарч ирээд цэцэрлэгийн машин аймгийн одоо тийм үү сүүний үйлдвэрийг тэрвэрч гарч ирээд дордын хевсний үйлдвэрийг тэрвэрч гарч ирээд Эрдэнэтийн хевсний үйлдвэрийг тэрвэрч гарч ирээд Улаанбаатарт байгаа их дэлгүүрийг бас тэрвэрч гарч ирээд Чингис ачлуудлыг тэрвэрч гарч ирээд одоо ч тэр хэвээрэл шүү дээ үргэлжилсээр л шүү дээ.
Тий одоо яг одоо ер нь тэр бүгд ер нь тэгэл бараг дуусч байна л да. Яг газрын 8-аар баллалаа. За уурхайнууд яг нь Монгол улсын байгалыг бол одоо ерөөсөө дуусчих шиг бай. Гол мөрнүүдийг тийм үү? Тийм. За жуулчлал бол тэгээд уучраа утгагүй боллоо. Жуулч өстө Офисынхаа энэгээр явж оос юм өглөө офисынхаа хажуугаар явсан холидей нэгэд зуршлуулын хажуугаар өгсөн чинь баруунаас ирсэн тэг Европ мөрөдөд хайл орноос ирсэн мэдэхгүй. Барууны царайтай Европ царайтай өгсөн гэл битүү шивээсэн үстэй 50% татчихсан. Нөхөр зөксөж байгаа байхгүй. Тэгээд урд чинь нөгөө Улаанбаатарын стриптиз нөгөө бааруудаар л өнгөрөөж байгаа шүү дээ. Тэр юу гэж л тийм үү хөдөө тийм үү эсэн зүйл гарч тэмээ харах гэж ирэх юм. Тэр солонгосын оюутнууд бол яг тэмээ харах гэж ирж байгаа. Тийм бас олигтой жуулчиж ирэхгүй ш. Нэг бол энэ секс туризм өгшин Европын өгчүүд яг нөгөө Тайландд Бангкокд очдог шиг наашаа ирж секс туризм. Угуул хэдий ядуу оюутнууд солонгосын ядуу оюутнууд нэг долларч өгөхгүй. Ийм хоёр нөхдөд ирж байна шүү дээ. Тэгэл аялал жуулчлал том юм яриад. Ямар аялал жуулчлал. Өөр дотоодын нөхдүүд л өөрхөн нутаг үзэж харин нэг жоохон давхиж байгаа баг. Тэг барил дотоодын өөрсдийн жуулчд маань хэд нөргөө оруулж явах шиг байна шүү дээ. Гол усыг жоохон бохирдуулж энд очиж жоохон тэг архиж байгаа үстэй хөрхий. Арх хям хоёр л ер нь хурдан тасарч байна доо. Одоо тэнгууд яг энэ нөгөөд нэг яг ялцлын нийгэмдээ чинь одоо яг тэр чимэж шиг, чим бат шиг тийм хүмүүс их цөөхөн байгаа болохоор ер нь нийтээр нөө таны ярьжсэн тэр боловсрал гэдэг чинь одоо яг энэ дээр яагаад хэрэгтэй юм бэ гэдг нь яагаад одоо хүмүүс боловсрал яриад байна. Тий. Яагаад залуу ээж аваад хүүхдээ боловсралтай болгоно гэдэг байгаа. Тэдэнд өрг өхөөс буцахгүй байгаа. Тэгээ өөрийн хувийн сургуулиудад залдуулаад байгаа. Тий. Боловсралтай болгоно гэж итгээд мөнгө өгдөг өндөр төлбөр төлж хаана юу Японы хаан хурж ирээд манай нэг хэдэн сумоочдын байгуулсан сургуулиудыг хараад шоконд ороод буцаж шít. Яаж байгаа юм бэ? Болохгүй шүү дээ. Яах гэж байгаа Японы сургаад тэгээ яах гэж байгаа Японы нийгэмд Монголын охид төвгүүдийг бэлдэж өгч болохгүй шүү дээ. Тий. Тий. Одоо англи сургууль байгаа байхгүй Британийн скул гэдэг. Тэр яаж байгаа Монголын охид төвгүүдийг Английн нийгэмд энэ нутагт нь бэлдэж шүү дээ. Өөрийнх нь эх оронд тийм үү бэлдээд өөрийнх нь төр улсынх нь төрийнх нь тусламжтайгаар дэмжлэгтэйгээр бэлдээд тэгэд Английн нийгэмгөө аваа явуулчих. Тий. За TOEFL тийм үү IELTS гэдэг шалгалтууд байгаа шүү дээ. Тэр чинь бүгд бас л нутагт нь шалгалт аваад тэгэд охид төвгүүдийг аваа явуулж байгаа шүү дээ. Тий одоо тэр TOEFL өгчөөс IELTS өгчөөс залуучуудаас асууж байсан баг. Ямар юм асууж байна. Асуултанд нь юу ирж байна гэсэн чинь Английн түүх, Английн парламент тийм үү? Тийм Английн нийгмийн асуултууд ирээд байгаа. Английн улс төрийн намд юу гэдгийг парламент юу гэдгийг хэдийд англи улс байгуулагдсан юу тийм Монгол улсынхаа үндсэн хуулийг мэдэхгүй, Монгол улсынхаа хэдийд байгуулагдсан, Монгол улс өнөөдөр хүртэл ямар замаар хөгжиж ирсэн тэрийг юу ч мэдэхгүй. Тэгсэн мэт англиг амар сайн мэднэ. Тэр чинь юу хийчихэд ийм одоо мэдэхгүй. Би сүлдээ энэ ч та ингэж арайч шүү дээ. Тэг эх орон гэсэн ямар ч ойлголт байхгүй. Мууч гэсэн бас эх орон гэсэн ойлголт байх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэл хэн их идэж ууж जैन, хэн их залж जैन, хуурж जैन, эхэлж जैन. Тэгэл дээшээгээ нэг гарна. Тэгээд одоо дээшээ гараад тэр энэ хоосон юм чи юу ч хийхгүй ш. Тий. Одоо би яг өөр дээр харахаар өөр дээр ингээ харахаар хэрэг би одоо чинь таны номнуудыг уншааг. Одоо та болохоор миний нэг мастер байгаа штэ. Тэр номнуудаараа намайг нэг чиглүүлж байгаа штэ. Тэгээд бас тэр тийчертэй таараагүй байсан бол би хэрвээ германд утсан бол те яг нэг германтай суугаад ч юм уу эсвэл насаараа тэнд байгаа ч юм уу те нэг тэнд үлтгэл байсан байх. Тэр бол хувь заяа чамайг хүлээжсэн байхгүй юу? Тий.
Тийм чи А тэнд тэнгууд тэгээ нэг Стефан юм уу Себастьянтай Маркустай суугаад тэгэл тэнд үлдэх байхгүй. Тэгээ нэг 100 нэг хурж иж яа гэж жоохон тийм үү Монголстай гоё байна. Нүүдэлчин ард нь одоо юу гэдгийг тэг хурж иж нэг 100 хурж иж нэг 2-7 хоног энэгээр жоохон тэнж тийм үү юм уу хоргын тогоомоо үзээд урагш байгаа нэг говроо тэмээ мэм өвчөөд тэгээд Маркустайгаа буцаад идчих байгаа байхгүй. Өөл 100 хурж иж нэг хэдэн евро өрчөөл. тийм. Тэр хүмүүс чинь айгу гайтай байхгүй бас. Тудлаа Монголыг магтаад л ста нэрэ зам заншил Монгол хүүхдүүд морь унаад л энэ төр гэл ингээл хачин юм яриад л ир зоригтой хүүхдүүд ч гэх шиг. Тэстэ хууч байдаг юм сайхан хөгжижээ гэл тий. Яг үндэ юу ч мэдэхгүй ш тий. Тэгж үж байгаа тийм үү гаднаас ороод ирсэн бэлэн бараг л худалдаж аваад байгаа шүү дээ. Энэ чиг бидний өөрс энэ СУ руу хойлоо ингээл орно л та. GS25 руу орно л та. Тэр дотор Монголын үйлдвэр юу байгаа? Юу ч харахгүй шүү дээ. Хараа байж магадгүй. Тэгээ баахан хөөсөн хэзээ сүү байна. Тий. СУ чинь дандаа хөөсөн бууз хоошоо өрөөд зарж байгаа шүү дээ. Тий. Тэр л банаах шүү. Тэрс буссан тэгээд тэр дотор юу байгаа. За яг усан дүрч гэсэн нэг хэдийн салфидаг цааснууд байгаа. Тий. Тэгээ тэнгууд тэр нөгөө бас нэг муу ч гэсэн их орончгод ажилласан шүү дээ. А тэнгууд яг нөгөө миний явсан зорилго нь болохоор байсан. А би нэг жаахан мэдлэгтэй жаахан боловсралтай болоод ирэх юм бол эргээд энд дэжтэй нэг нийгэмд ягаад гэвэл би тэр чи тань номнод уушаа харчиж байгаа шүү дээ. Жаахан жоос ингээд цацгоос нь таньж хэлж байгаа шүү дээ хүмүүсийг. Яг гоо гаднаас ингээд хүмүүс гаднаас их дүгндэг шүү дээ тий. Одоо гадагшаа явлаа энэ тэр. А гэтээ цаад зорилгоноос ихэд тэнд очиж боловсрал энд нэгэнд би сайн боловсралаас авч чадахгүйсэн байхгүй юу? Тэр багш нарыг харах юм бол тэр багш нар нь бол багш нар биш байсан шүү дээ. Өөрөөсөө хүүхдүүд байсан шүү дээ. Өөрөөсөө юм идэхгүй шүү дээ. Тийм харин. Яг л оюутнуудтайгаа адилхан PowerPoint дэс татаад оюутанч PowerPoint-оор профессорч PowerPoint-оор л байж байгаа шүү дээ. Тэгтээ яг өөрхөн тэгээд энийг бас нэг зөв орчуулж ойлгол бас нэг их юм л да. Тэгээд тэрийг зөв ойлгохгүй шүү дээ. Тийм. Хөө орчуулад байна шүү дээ. Энэ толь бичгүүд чинь аюултай байна шүү дээ. Тарих хэвээр ингэж л наачижсэн. Маслж илээ. Тийм. Энэ одоо Герман Монгол, Монгол Герман, Англи Монгол, Монгол Англи гэсэн толь бичгүүд чинь өстой гин тэргүүд байна шүү дээ. Би ерөөсөө Герман Монгол, Монгол Герман толь бичиг хэрэглэдэг байхгүй. Дэм юм лээ. Тэгээд бас нэг гарч ирсэн юм. Болор толийг бол хэрэглүүд баас осолтой. Аа. Герман англи байгаа шүү. Биш англи Монгол англи байгаа шүү. Тий, ингээд бас Монгол Герман Монгол гэсэн бас юу байна. Тэгээд Монгол хэлний тайлбар энэ гэсэн нэг юм номнууд байгаа. Тэтгэл бол ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр яг тэр нөгөө социализмын үед харахаар эрдэмүүд бас яг тухайн ард түмэнд бас одоо жишээ нь чимэд энэ төр гэх юм бол бас хөөрхөн гоё эрдэмүүдтэйсэн байхгүй. Одоо жишээ нь таны хэлж байгаа нэг 4 5 эрдэмүүд байгаа шүү дээ. А тэрнээс гадна бас ямар олон эрдэмүүд үүдийн те. Та нөгөө гладиаторыг ярьж бас гладиаторын талаар би ярьжсэн байхгүй юу? Тийчтэй. Шижир 4 эрдэм тэгээд доошогоо маш олон эрдэмүүд 100 гаруй. Тийм бэлээ. Яг одоо ингээд фильмүүдийг үзэхээр одоо ингээд тодорч харж чадахгүй л одоо би ингээд тэр фильмүүдийг үзээгүй тантай ярилцааг байсан бол би бас л нэг дээ 90 оны үзглээ тийм гэл бас л нэг зүгээр нэг яасан амар зовлонтой хэцүү байсан тийм үү бараг годомжинд гараад ирэхээр бодчихдаг байсан маа шин 90 орон тэгээд бид нар ч нэг хэрэгчлээтэй болсон юм байна шүү дээ тийм нэг тийм болол та. Гэтэ би болохоор нөгөө ингээд ингэ явж явж такси максан суух юм нөгөө хөгшин хүмүүс яг нөгөө социализмын одоо нэг 60-д 70-д гарсан хүмүүс их явдаг. Тэгээд ерөөдөө асуудаг байсан. Социализм яг тухай та одоо яг энэ хоёр нийгмийг ер нь юу гэж хадна гэж зүгээр сониучрахад асууж байгаа штэ. А тэнгууд яг тэр өвөө эмэндэр хэлж байгаа социализм бол их гоё байсан. Уул нь их гоё гарч иж байсан. А тэгээ сүүлд ер нь бол унсан. Ардчлал гарч ирээд бүх юм ер нь бол бодоолсон гэж хэлж байсан. Өвөө нь чинь нөгөө эсэргүүтийн нөхдүүдийн хож юу байхгүй юу? Тийм. Сар байгаад чимдээс ороо авч байгаа байхгүй юу? Амар ууз. Тэр одоо юу гэсэн үг те 10 хэдэн жил дамжиж тэгж явна гэдэг одоо. Оо 20 30 жил. Нэг үе. Тэгэхээр тэр 90 оны тэр нөхдүүд бол өстой. Тэгээд нөгөө өнөөдөр одоо бид нар тэгэл нэг газар ухаад юм гарч ирсэн за ашиг. Бид нэг болгочих гэсэн нэг имэлгүй хүмүүс ингэ сууж шүү дээ. Одоо энэ боловсролтой та яриад тийм бүхэн зуны удирдлагатай тэгээд ийм юутай манай жуулч чинь байгалыг эвдэж сүйдэгдэг жуулч л байхгүй юу.
гэдэг босхгүй. Одоо л өстой яг л нэг таны хэлдгээр яг боловсролоор бүр чиглэсэн. Тэнгүүд энэ та нөгөө хэлсэн ш боловсралгүй боловсролын гэдэг. Тийм хүмүүс авч одоо яах юм бэ те. Яа ясл. Боловсролын сайд уу? Яг мэрэгжлийн диплом байгаа зад болчихно. Тэр чинь Гэтэ бас мэрэгжилдээ бас үнэхээр сайн нэг бол бас мэрэгжилдээ их дургүй хүмүүс их байд юм биш үү? Үгүй тэгээд бүгдээрээ одоо тэгээд монголчууд бүгдээрээ менежер шүү дээ тий. Төсөл дээр ажиллаж байгаа менежерүүд шүү дээ. Тий, төслийн менежер нэртэй том төсөл гүйцэтгэх. Яг нэг гадаадын байгууллагуудын л одоо гар хөл болж байгаа байхгүй. Төрийн бус байгууллага гэдэг гадаадын байгууллагууд байна шүү дээ. Тэд нар чинь тэгэл бидрээр зөв тохирчж байгаа байхгүй. Би энэ Германы элчин Гёте юу гэдэг Германы манад байдаг байгууллагууд руу ерөөс ойртдгүй шүү дээ. Битүү тарих болт. Монголын эсрэг. Яа. Гадаад дотоодын дайсан гэдэг шиг юм болж байна да. Стал нөгөө бантан чай шалан болж байна дээ. Тэ одоо л өстой. Тэгээд одоогийн үеийн тэр залуучуудын тэр одоо ингээд вижн гэсэн ингээд Facebook, Instagram янз бүрийн юмнууд руу ингээд хүмүүстэй холбогдож ингээд тэгээд янз бүрийн зургнууд тавьсан байх. Одоо энэ 100 гадуур дотор явал. Гэхдээ эмгтээчүүд нь биш шүү дээ. Зургнуудаа хүн чигээд урдаасаа зураг авдаг шүү дээ. Селфи. Эсвэл хүнээр зураг даруулвал тэгсэн мэт хүн хүнээр зураг даруулсан шүү дээ. Дандаа араасаа зураг даруулсан байхгүй. Тэгээ нөгөө нэг тондогрынхаа зургийг даруулдаг байхгүй. Өөдөөс ерөөсөө зураг даруулахгүй байхгүй. Артлаа дандаа зураг даруулдаг. Тэгээд артлын тэгээд дээр хүм харах юм уу? Тэгээд тэр нэг одоо том бондгор байх юм хайш. Тэг би бодсон бохоо. Яагаад ийм бондгор болох дуртай юм бэ? Одоо сандал мандлын зөөлөвч юм уу хайш энэ ч одоо. Сандал дээр суугаад зөөлөвч болгож хэрэглэдэг юм уу? Юунд хэрэглэх гэж тэргээ нэг тийм том болгоод бондгор ингээд махан өөхөн болгоод байгаа. Шиприцтэй байгаа. Тэг юунд хэрэглэх гэж байгаа? Ядаж өмд авахд хүртэл хэцүү шүү дээ. Тийм чинь таарсан жинс өмд авахд хэцүү үстэй. Тий. Тэгэл зургаа дандаа араасаа дараа ингэж гал дарцсан. Жоо ч урдаас томдог үстэй. За ирчүүд нь болохоор тэгэл юмд юма тайлаад ингэсэн зураг. Тэ ерөөсөө хуцаа өмсөхгүй. Тэ битүү хуцаа өмсөх дургу дандаа мак заак тийм үү? Бүх юм нь Итэга бомбгор юм та. Яг нэг тийм нэг хөөнигдлийн үеийн биетэй. Тэ нөгөө нэг мод барайл тийм үү том амттай тулдаал хөөгөл араас нь гүйдэг. Хөөнигдлийн үеийн биетэй. Тэр нөгөө крузийнх ингээд нөгөө нэг анимашн байдаг. Тэн дээр нөгөө агуугаасаа гарч чаддгүй. Нөгөө яг өнгөрсөндөө нөгөө нэг баригчаад идэг. Яг л нөгөө тасандаа гэдэг шиг. Тэнгүүд яг тэр нөгөө нэг агуугаасаа гарч ирж байгаа мөч тэр чинь яг нэг шинэлөө орж ирж байгаа штэ. Шинэ юмтай танилж яг тэр шиг л ахгүй яг бол тэ тэрэнд нөгөө круз чинь нөгөө амтны үс ячил нөгөө жоо юм юмнууд гацсан тэр нүцгэн. А тэгээд бас сая юун дээр нөгөө нэг эмгтээчүүд ингээл нээж тийш юмнуудаа шахуулалаа ингээд тэгээдсэн штэ. А тэндээ тэнгүүд бусдад таалагдах гэж биш өөртөө таалагдах гэсэн тийм санаа гаргаж ирдэм лээ. Айгу яг та тэрч болоод юу яг тэр чинь нөгөө дарцсан хийсэн одоо юу байдаг. Тэгтээ яг наана нэг худлаа тэгж байгаа л да. Харин би бас тэгж тэгвэл би гайхаад байна шүү дээ. Хааны газрыг ерөнхийдөө тийм үү ирчүүд ийм том одоо артал нь тийм үү том юм тээдэг эмгтээчүүдэд дуртай гэдэг энэ дотор нь өөрийн ухаанг ороод суудсан. Ухаангууд нь орцсон. А гэхдээ тэрийг наашаа хэлэлтэй. Аа тэрийгэ зүгээр л явтай тэгж хэлж байгаа байхгүй юу? Ер нь хүн өөртөө таалагдах гэдэг чинь бондгор бүксөөрөө таалагдах биш шүү дээ. Тийм үү? Зүс царай нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Лайфстайл тэрүүгээр өөртөө таалагдах хэрэгтэй шүү дээ. Тийм. Хүний лайфстайл чинь л гоё байх хэрэгтэй шүү дээ. Спиритуал янз бүрийн байж шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө эспри гэж гоё үг байна. Тийм үү? Тийм юмараа л хүн гоё байна уу гэхээс биш. Зүгээр одоо бондгороо юм. Эмэгтэйчүүд нь нарлууга шипризтэй, эрэгтэйчүүд нь нөгөө шипризтэй хин хэрэгтэй. Одоо бараг чи шипризэн Монгол юм аашин. Тэгээд нэг иймэрхүү л мөрөөд байна даа. Хүмүүс мөрөөд. Иймэрхүү л мөрөөд.
Тийм. За, хоёул өнөөдөр ятаж хөргөн үгээ ярьсангүй. Хүний мөрөө ярьлаа. Хүний Хөргөн мөр яадаг бол олон асуусан байсан. хөргөн үгэн бол бас нэг яг хөдөө Улаанбаатар биш хөдөө яаж шинжилэл явагдсан тэр чийг харуулж байгаа байхгүй юу? Тий. Яг тэр гарч ирж байсан. Тий, тэр чинь гарч байгаа байхгүй юу? Яг бол хөдөө бас шинжилэл явагдах гэдэг шүү дээ. Хөдөөний Чимбатууд үүсгэх гэдэг шүү дээ хөдөө чинь. Тэнгууд бас гоё чөлөөлөгдөд гарч байгаа тэр баригдсанаараас чөлөөлөгдөд гарч байгаа их гоё юм тий. Тэр чинь хөдөөний Чимбат байхгүй юу? Хотын Чимбат чинь бол энд одоо мэрэгж сураад явж шүү дээ. Хөдөөний Чимбат чинь бол өөрөө авиас чадвараараа малаа сайхан хариулаад тэр амьдралаар амьдрий гэдэг шүү дээ. Тэгээ өөрөө үнэндээ танилцж байгаа шүү дээ. Сонсоод гэж бодож байгаа шүү дээ. Үнэн тий. Хөргөн үедээ тиймэрхүү юмд гарч ирсэн. Тэнгүүд бас нэг харж байгаа юм хичнээн баригдсан байлаа. Хичнээн нэг хэсэг хугацаанд нэг нөгөө яг чимэчиг нэг жаахан нөгөө нэг буруу тийшээгаа ч юм уу нэг жаахан өөрчлөгдлөө ч гэсэн эргээд тэрийг ухаарад засарч ийн гэдг нь их гоё юм. Яг энэ кинонууд дээр харахад тэгж гарч ирж байгаа байхгүй юу? Яг нэг иргэдэг те буцаад нэг зөв зам руугаа иргэдэг ч юм уу. Turning point. Тэгээ turning point гэж байгаа юм. Окей. За окей. Баярлалаа. Тэгээд дараагийн подкаст дээр дахиад уулзъя. За.